өөртөө талархаж өглөөгөө эхлээрэй. Амьд байгаадаа, амьсгалж байгаадаа, амьдарч байгаадаа талархаж өглөөг эхлээрэй. Өөртөө байгаа бүхнээ өөрийнхсөн хайрлаарай. Өөртөө хүсдэг сайн сайхныг өрөөлж өрөөж өндийгөөрэй. Цагийн сэрүүлгээр бус төлөвлөгөө, зорилгынхоо төлөө өглөө эртлэн босоорой. Өглөөний гайхамшиг подкаст. Монголын үндэсний олон нийтийн радиогийн 3 дугаар сувг P3 радио. Та өглөөний гайхамшигт нэгдээрэй. Сайн бацгаана уу? Өглөөний гайхамшиг подкастын маань ээлж дугаар эхэлж байна. Тэгээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За мэдээж бид нар бол одоо зочдтойгоо өглөөний цагаар уулздаг. Тэгээд өнөөдөр бид нар өглөөний гайхамшиг оюутан номыг ярихаар хоёр зочинтой сууж байна. Тэгээд зочд маань өөрсдөө танилцуулах бах. За би бол өглөөний гайхамшиг Facebook группийн админ Гэрэлмаа. За Grand Book Publishing-ийн редакторын ажлыг бас давхар хийгээ явж байгаа. Тэгээд за зочин маань өөрийгөө танилцуулъя гэх үү. За сайхан амарсан уу? Сайхан. За та хоёртоо ийм гайхалтай өглөөг цуг өгтөж байгаатай баяртай. Намайг Болор Цэцэг гэдэг. Би Ачаангай ухааны их сургуулийн багш, оюутнуудтайгаа бас энэ өглөөний гайхамшигыг хэрэгжүүлэх гээд явж байгаа гишүүн байна. За сайн байна уу намайг их зүйл гэдэг. Тэгээ би эмпати сургуулийн 8А ангийн сурагч байна. Улаанбаатар эмпати тий. Өнөөдөр би тэгээд өглөөний гайхамшиг оюутан номын талаар ярилцах гад подкастаараа бас олон хүндтэй энэ мэдээлэлээ хуваалцах гад ирж байгаа. Тэгээд би Болорогоос асуумаар байна л да. Одоо багш хүн байж чи яагаад өглөөний гайхамшиг оюутан гэдэг ном уншиж? Шууд бас оюутан номноос эхлэх үлдээ. Өглөөний гайхамшиг гэдэг номыг уншиж явах явцтай болохоор би номыг ихт уншихгүй яваа гэж хамгийн түрүүнд бодогдсон. Би үнэхээр энтэй ихт учирсан бол одоо байгаагаасаа өөр байх байсан болов гэдэг мэдрэмж хамгийн түрүүнд төрсөн. Тэгээ би өөрөө багш болохоор энийгээ амьдрал анх хүл тавьж байгаа мэрэгчлээ эзэмшгээд мэрийгээд явж байгаа хүүхдүүдтэй хуваалцвал эртхэн өөрийгөө олж таних нэг зам нь болох болов гэж л хамгийн түрүүнд бодсон шүү дээ. Тэгээд оюутнуудынхаа дунд хэрэгжүүлэх явцдаа өөрөө давхар бас оюутан номоо уншсан. Тэрнээс өмнө нь болохоор зүгээр өглөөний гайхамшиг гэдэг номоо тэмдэглэлийн дэвтэртэй уншаад дээчээсээ хэрэгжүүлээд явж байгаа оюутнуудаа танилцуулсан уу? Эсвэл зүгээр мэдэн гутаа шууд хуваалцаад эхэлсэн үү? Би өөрөө энэ номыг 19 оны 9 сарын ихэрч гэжтэй дундуур л юм байна. 14 групптэй анх орсон. Номоо уншаад удаагүй байна тийм. Номоо уншиж эхлээл ийм групп байдаг. Нэг дээрээ гихт би Монголд байдаг гэж өөрөө мэдээгүй. Тэгэл зүгээр бараг шууд л тэр англи группт нь ороод цуг явах юм бодоол хайгаал явсан чинь бас давхар гарч ирсэн учраас үнэхээр амар гайхалтай группт ороод би амар их юмнаас хоцорсон юм шиг мэдрэмж хамгийн түрүүнд төрсөн шүү дээ. Тэгээд 10 хоногийн дотор номоо уншиж дуусаад гайхамшигын томьёо номыг шууд аваад уншия гэж бодсон. Тэгэл номоо бас олж авах гэж тэр үед лавл миний орсон номын 2-3 салбарт байхгүйсэн. Тэгээ бүр зорж хаана вэ? Групп дээр тэнд байна гэсэн постын дагуу явж иж номоо аваад тэгэл 10 сарын 1-ээс цуг зэрэгцээл эхэлсэн. Гэхдээ нөгөө нэг анх группт орчоод код аваад явдгийг харчаад яад ч юм хоцорсон мэдрэмж төрөөд 10 сарын 1-ийг хүлээж төвчихгүй санагдаад дундаас нь тийм ном дээр ч угаасаа зөвлөдөг. Битээ хоош таваарай шууд хэрэгжүүлж эхлээрэй гэл тэр нь үнэхээр гайхалтай санагдчихсэн. Тэгэл 10 сарын дундуур оюутнуудтай энийг бүр хөтөлбөр болгоод хэрэгжүүлэх гоё юм байна гэдэг санаа төрөөд манай тэнхмийн багш бит хоёр нэг анги дааж авах шаардлагууд гарсан. Хоёр ангийг нэг нэгээр нь дааж аваад тэгээ оюутнуудтай зориулсан ийм хөтөлбөр маягаар хэрэгжүүлж болох үс юу байна гэдэг шинэ санаан дээрээ энэ номыг л хоёулаач зэрэг тэгж бараг бодсон. Энийг хөтөлбөр болгоод бид хоёр 10 сарын дундуур оюутнуудын дунд хөтөлбөрийнхөө танилцуулгыг хийгээд хэвлээд бүртгэлээ эхлүүлээд тэгээд 25-нд бүртгэлээ дуусгаад 11 сарын 2 байлуудаа нэгт өдөр нь тэрнээс шууд эхэлжсэн. Зүгээр оюутныг уншаад чамд төрсэн сэтгэл зүгээр анхны сэтгэл юу байсан бэ? Өглөөний гайхамшиг ном бол яг л өглөө тэгж зориулаараа ийм аргачлалаар яваараа үнэхээр ид шидтэй гайхамшигтай шүү гэдгийг танилцуулжсэн болвол надад оюутан ном нь илүү олон талаас нь. Тэгээ бид нэр өглөөний гайхамшигыг хэрэгжүүлэхдээ гайхамшигаа уншичаад дараа нь өглөөний гайхамшиг сайтан уншвал ямар байдгийг бол
биднэрт бас мөнгөний хэрэгцээ байгаа л юм чи мөнгө рүү ч орё, шин санаанууд байгаа юм чи өөр давхар олон зүйлийг судлаа гэсэн санаанууд төрөн шүү дээ. Тэгвэл энэ оюутан ном бол энэ бүх зүйлийг нэг дор багтаагаад өгсөн санагдсан. Энэ оюутантай холбоотой, мөнгө санхүүтэй холбоотой асуудал нь байна. Гайхамшигын томьёо номыг бас багцлаад оруулсан байна. Өглөөний гайхамшиг ном нь өөрөө тэр чигтээ. Тэгээ оюутанд шаардагдаж болох оюутан хүн өөрөө хамтарч бичсэн болоод ч тэр юм уу. Яг хүмүүст хэрэгжүүлэхэд бүр юм бодтой байж чадхаар ном юм шиг санагдсан. За инх цолын хувьд яаж явж байгаад оюутан номыг уншиж байгаа? Миний өглөөний гайхамшиг ном нь эхлээд уншчихсан байсан. Тэгээд дараа нь өглөөний гайхамшиг оюутан уншаад би чинь сурагч хүн. Тэгээд оюутан уншихаар илүү нөө хүн юм шиг санагдаад. Тэгээд жоохон имиж уншсан гэх юм. Тэгээд уншаад явахдаа энэ ном оюутан талаас биш сурагч сурж байгаа хүн болгон зориулсан ном гэдэг. Тийм тий. Чам зүгээр юу нь таалагдсан бэ? Зүгээр хамгийн л гоё таалагдсан энэ надад бүр яг энэ хэсэг нь их гоё таалагдлаа гэсэн юм байна уу? Оюутан номыг уншиж байхад оюутан гэж байгаа болов чи 8 дугаар анги штэ. Тэгэхэд хангалттай ойлгож байна уу? Тий. Ойлгохгүй гэх юм байхгүй байгаа тий. Тэгээ одоо эндээс за би энийг хичээлдээ хэрэгжүүлэх ёстой юм байна шүү гэсэн юм байна уу? Ер нь авцсан. Хамгийн чухал нь надад төсөөлөл биш санагдсан. Тэгээ гоё штэ тий. Төсөөлөл хамгийн хийхийг зорьсон юм. Би болохоор нөгөө бас өглөөний хавшиг оюутан ном анх уншичаад юу гэж бодсмаар нэр. Тэгээ намайг оюутан бахт ийм ном байсан ч болоосоо тий. Ямар их цаг хугацаа хийд юм тэр цэмээ цугаал өнгөрөөцсөн тий. Анис үед чинь нэрээ тийм хуу хүний хөгжил гэж бараг яриа байдгүй л шүү дээ өрөвдөлтөө тий. Тэгээд дээр нь одоо хичээлээ тарлаа бөөнөрөө нэг хуушуур юунд ороо суучдаг. Тэгэл яриалын хар цагаан авал сүйтэй цаг оюутнуудаа алаасан. Тэгэл заримдаа жоохон гайгүй мөнгөтэй болохоор цэд орол тий. Тэг хэрвээ тэр үед би энэ номыг уншсан бол тий ийм ном байсан болч гэл бас бодчихсон байхгүй. Тэгээд энэ Монголын олон мянган оюутан яваа энэ номыг уншвал амьдралдаа ямар гой үн цэнийг нэмэх болоо гэж бодож байсан. Болрогийн хувьд юу ярихыг, юу хуваалцахыг хүсэж байна? Номыг би уншиж эхлэхдээ өмнөх үгийг нь уншихыг хамгийн түрүүнд зорддог. Тэгээд өмнөх үг нь яагаад үнцэнтэй вэ гэхээр би мэдээж л цаг хугацаа зарцуулж ич тэр номонд хугацаа зарцуулах гэдэг байгаа учраас тэр хугацааг юунд зарцуулах гэж байна вэ гэдгийг таних хэрэгтэй гэж боддог. Тэгээд манай ээж ч намайг ном ингээд уншиж явах үед ном сонголт хийхдээ чи өмнөх үгийн заавал уншиж сонгож авчи гэж хэлдэг. Тэгээ энэ номны өмнөх үгийг уншихад үнэхээр гайхалтай санагдчихсэн. Тэр Натали Жинжи гэж ямар мундаг эмэгтэй юм бэ те. Тэр залуухан эмэгтэй байж аж оюутан байж аж бусадтай бас энийг хуваалцъя. Зөвхөн тэднэрт зориулсан гайхамшигыг бүтэе гэж зорьсон тэр сэтгэл нь амар гайхалтай санагдчихсэн. Тэгээ өмнөх үгийг бичсэн тэр нэг Джеф Хопман гэдэг алдартай бизнесмен энтерпренер хүний тэр өмнөх үгдээр байгаа ишлэлүүд нь бас амар гоё санагдчихсэн. Энэ хүний амьдралын мөрдлөг нь тэр Марк Твений хэлсэн ишлэл болох аялал бол ялгуурлан гадуурхалд харалган явцсан үзэл бодлын ерөндөг бөгөөд за дэлхийн аль нэг болонд өөрийгөө хорчоод ертөнцийг таньж чадна гэж ертөнцийн хэмжээнд сэтгэнэ гэж байх боломжгүй зүйл гэд Марк Твений хэлсэн үг нь тэр хүний амьдралын мөрдлөг болж чадсан юм байна. Тэрүүгээрээ энэ хүн бас ийм олон амжилтыг гаргаж чадсан. Тэгээ энийг оюутан номны өмнөтгэл дээрээ хэлээд олон оюутныг бас ийм зоригтой болоход тэмүүлсэн нь бас амар гоё санагдчихсан. Тэгээд би ч өөрөө бас шууд мундаг хэрэгжүүлэгч дадлах туршлагатай хүн биш. Бараг л оюутнуудтайгаа зэрэг эхэлсэн гэж хэлж болно. Оюутнуудтай бараг л нэг 20 хоногийн өмнөөс л тэгэл дундаас нь хуваалцаад цуг ихлээ, бүртгүүлээ, тгийм юм бэлдээрээ гэл явсан болохоос биш мундаг байгаагүй. Тэгээд явцдаа бас эндээс надад суралцах зүйл маш их байсан. Үнэхээр л эрт мэдсэн бол арай л өөр төвшөнд байх байсан болов. Хүн байгаагаасаа илүү ямар ахиц твшлээ гаргаж болох вэ гэдэг зүйлүүдийг таньж мэдэж чадхаа. Зөвхөн ингээд уншаад өнгөрөөд нэг юмыг мэдээд өнгөрөх биш. Цаанаа бодол үлдээгээд тэрэндээ тэмүүлэх ирмэлцлийг бий болгож чадхаар. Тэгээд одоо оюутнуудаа яг энийг л хүргэж хиймсэн гэж та нарын нөгөө нэг хадаа ханд багш байсан гэж штэ тий. Тэр багш хоёрын ярилцаа за энийг л ингээд хамгийн түрүүнд энэ мессежлээ аюул чухал байныг сонгож авсан зүйл байгаа юу вэ? Ер нь бол зэрэгцээл эхэлсэн учраас
эхлээ бид хоёр болохоор төсөөлөхгүй байгаа шүү дээ. Өглөөний гайхамшиг ном маань болохоор Сэвэр саргачлал дээрээ л үндэслээд явсан байгаа болохоор тэгээд энэ ном маань тэр номыг бодвол нэмээд дахиад хоёрч өөр агуулгын хүрээнд бүлгүүдтэй нэмэлтээр явж байгаа. Тийм нэмэлт бүлгүүдтэй. Тэрэн дотроо хид хідэн үндсэн хэсгүүдэд салчсан байсан учраас бид хоёр бүлгээр өглөө хичээлээс өмнө нэг цагийг тэднэр энэ номын агуулгыг танилцуулъя гэдэг утгаар эхний нэг сарынхаа хөтөлбөрийг гаргаад тэгээд нэг 19 өдрийн хичээлийн ингээд сэдвтэй өдөр болгон сэдвтэй. Тэгээд тэр өдрөө тухайн сэдвээ ярилцаад тэгээд ярилцаад явах явцдаа би өглөөний гайхамшиг дээр хэрэгжүүлдэг мөрлөг болгодог зүйлсүүд дээрээ нэмээд эн чин цаанаа ийм агуулгатай биш дээ гэдгийг бас илүү таних боломжтой. Энэ бас дотгошоогоо илүү гүн ухаж орсон олон судалгаан дээр үндэслэлсэн. Тэгэл энэ л жинхэнэ оюутанд хэрэгтэй гэдэг зүйлийг цагийг хэмнэсэн зүйл. Тэгэл энэ ном бол ихт учрах тусмал хүмүүст үнцэн амьдралыг утга учиртай өнгөрөх боломжийг бий болгодог бол дадал таныг барианд оруулдаг гэдэг манай өглөөний амшигтай үг гэдэг штэ. Яг энэ шиг одоо чи яг урам зоригоор тэтгэгдэж эхэллээ штэ. Тэгэхээр төгсгөлдөө хүрэхэд ямар үр дүн харагдсан бэ ер нь? Эхэлжсэн яг юм зоржсэн тэр зүйлдээ төгсгөлийнхаа одоо тэр төслийн богино хугацааныхаа дараа яг тэндээ хүрч чадсан уу чадаагүй юу? Хөтөлбөр маань бол сургуулийн хэмжээнд 2 сарын хугацаанд үргэлжилсэн. Эхний 1 сар бол бид нэр ажлын 5 өдрийн 1 өдөр бид нар болохоор оюутнууд маань сургуулиас гадна хичээлтэй байдаг учраас бүх оюутнуудаа хамруулах гад 1 өдрийг орхиод 7 хоногийн 4 өдөр өглөө бид нар 7:30-д сургууль дээрээ цуглаад 8:30 хүртэл өглөөнийхөө гайхамшигыг ярилцаад тэгээд 8-9 оюутнууд маань дараагийнхаа хичээлд ордог гэсэн. Тэгээд бид нэр ингээд бүртгүүлэхэд ямар гоё юм багшаа бүртгүүлээ зөвхөн хоёрынхан юм уу эсвэл зөвхөн тэр анги юм уу гэд бид нар болоо бүх оюутнуудаа нээлттэйгээр 3-4 курсынхан ч хүртэл хөтөлбөрт маань хамрагдъя бүртгүүлээ гэжсэн боловч эхний хэдэн өдөр бол амар урам зоригтой байсан. Бид нар бараг том заалыг дүүргээл 80-100-аад хүүхэдтэй эхэлжсэн бол төгсгөлдөө үнэхээр яг тууштай нэг 30-аас 40 хүүхэдтэй. Ихтэл нэг 35 хүрчтэй. 30% таа юм тий. Тийм 30% таа л бараг дуусгасан та тий. Зарим өдөр болцсон байх тохиолдол байна. Тэгээд тэндээс ямар дүгнэлт хийв чи ер нь төгсгөлийн үр дүнгээ харахад тууштай байдлыг л хүн мөрдлөг болгох хэрэгтэй. Бид нэр бол ингээд яг л сурцсан юм шиг байна. Сахилах бат гэдэг бол хажууд нэг хүн байгаа заавалжгүй тэг гэж ижил хийдэг юм шиг. Энэ болохоор нөө нээлттэй хөтөлбөр ирээрээ гэжсэн боловч нэг оюутнуудад бас нэг юм шантрах янз бүрийн байхгүйсэн. Тэр оноо гэдэг юм байхгүйсэн. Тийм чинь нээлттэй энэнд явал тэдэн оноо өгнө гэсэн зүйл байгаагүй. Явал тийм дүн аавна гэсэн юм байгаагүй. Яг л хүсэл зорилго ирмэлцэлтэй оюутнуудаа ирмэлцэлтэй болгоё, хөгжүүлье. Бид нэр хичээлийн заагаал хичээл гэдэг болохоос биш. Яг оюутнуудын хувь хөгжил талаасаа ингээд яг цогц ном бол угаасаа бүх талаас нь цогцоор агуулсан тэнцвэртэй хөгжүүлэх тийм. Өмнө нь бол бид нар бол ийм хөтөлбөрийн хүрээнд ийм мэдлэгийг олгох хэрэгтэй. Энийг ингэж уншаараа тэгээрээ ийм нэмэлт үзүүлсүүдийг хийгээрээ арга замын заах, хуваалцах байдлаар явагддаг байсан бол энэ хөтөлбөр маань биднэрт хүртэл давхар хөгжих, оюутнуудаа зэрэг хөгжих боломжийг гаргаж өгсөн. Тэгээд ер нь бол тууштай хүсэл ирмэлцэлтэй тийм дэврүүн насан дээр тэрийг унтраахгүй л авч явах нь хамгийн чухал юм шиг санагдсан шүү дээ. Би өөрөө энэ номыг уншаад би бол өөрийгөө өглөөний хүн гэж хэлэхгүй. Шаардлагатай үедээ бол босчдөг. Цаг барихыг ирмэлцдэг. Хизээч ингээд те өөрөөсөө шалтгаалж сөрөг зүйл гаргахыг хүсдэггүй. Гэхдээ энэ номыг уншсны дараа би ийм чухал юмнаас хоцорч би босох ёстой. Эхний 7 хоног бол надад бараг сэрүүлэгнээсээ өмнө өөрөө юм амар дэврүүнд огтлсон сэтгэлээр босч байсан баг. Явц дундаа тэгэл хүнд мэдээж юм урам зоригтой үе байдаг шиг өглөө нар манддаг шиг бас жаргах үе байгаа шүү дээ. Тэр үедээ болохоор өстой нэрэ бараг албан хүчээр шахуу бас босч байгаа үеуд ч бас байсан. Яг оюутнуудад маань бас тиймэрхүү циклүүд бас байсан баг. Гэхдээ энийг бид нэг өдөр хоцорсон юм чинь чи хоцорчлоо гээгүй. Та нар 7 хоног хоцорч болно. Хамгийн гол нь тийм тууштай байх хэрэгтэй. Унаж болно. Ийм эрт мэдж байгаа юм чи илүү их хүчтэй үргэлжлүүлээрэй л гэж маш их зөвлөсөн шүү дээ.
Тэгээ одоо тэр нөгөө үлдсэн 30% дээр яг эхэлж явах үеийн тэр оюутан охин, оюутны залуу те дуусч явах үеийн тэр 2 сарын дараах хүн хоёрын хооронд энэ тийм нэг өөрчлөлт чанд мэдрэгдсэн үү, харагдсан уу ер нь? Өөрчлөлт мэдрэгдэлгүй яхав тэр оюутнуудын хувьд болохоор ер нь нэг сургууль дээр хуваартай цагаа өнгөрөөгөөд дүн авах гэж нэг цагийг гаргацаах ч юм уу байдлаар өнгөрөөж исэн хүүхдүүд маш том алсыг харсан. Ядчил өөрийнхөө амьдралыг нэг жилээр биш юм аа гэхэд 5 жилийн дараа ямар байх вэ гэдгээ төсөөлөө 6 сараар нь төлөвлөж чадах үз тиймэрхүү зорилготой хүсэл эрмэлзэлтэй тодорхой хэмжээнд өөрсдөө нэг багч гэсэн таниад өнгөрсөн гэж бодож байгаа. Манайхан тэгэл надтай тарахаар багшаа муу найзаасаа салаад сайн найз нэмнэ гэж зөрөөд өнгөрөх жишээтэй. Тэгэхээр тэд нар бас өөрийгөө тодорхой хэмжээнд таньсан байна гэсэн үг. Тийм ээ. Тэ нэг хэлээр бас ярих гэдэг шүү дээ. Нөгөө нөлөөлийн тойргоо өөрчлөлт энэ тэ. Инх цолын хувьд одоо ер нь энэ номноос сурсан мэдсэн ойлгосон дуустал нь уншсан уу? Тэгээд эндээс сурсан мэдсэн зүйл энийгээ би найзтайгаа хуваалцсан юмсан гэсэн тийм зүйл юу байсан бэ? Өглөөний гайхамшиг мэдрэхийн тулд өглөө босхтой болно ш өглөөг яаж эхлүүлэх нь чухал гэдэг. Тэр лутгыг ангийнхан охтуудаа дотор өрөөнд байдаг болохоор тэгээд илүү яхийг мэдрүүлэхийг. Шидээ тэр чинь нэг хэсэг тэгж босож чадсан уу? Ер нь мэдрүүлж чадсан уу? Байрандаа эртэж байж чадсан уу? Манай дотор өрөөнийхэн тэгээд бүгд сэрүүлийг тавьчин. Тэгэл нэгээр нь дуурсаар гал тэгэл яг 7 цаг дугатгаар харвасан. Хідээс сэрүүлгийн дуурч эхлэх үү? Янз 5-аас 50. Тэгээд нэг хүүхэд болгон тэгээд цаг тавьж байгаа л тэгэл. Чи тэгвэл яадаг юм? Би үнэхээр шаардлагатай үед өстой. Би бол яг ингээд тогтмол бол яг явж чадахгүй байгаа. Тийш та аргагүй. Энэ ном гэхдээ үнэхээр суралцж байгаа бүх насныханд зориулсан. Энийг илүү эрт мэдэх тусмаа бид нар амьдралаа үнцэнтэй болгох ёстой. Тэгээд хүний амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргадаг үе бол өсвөр наснд өөрийнхөө мэрэгчлийг сонгох үе байдаг. Тэгвэл энэ номон дээр маань бас давхар яаж мэрэгчлээ сонгох уу, яаж суралцах уу гэдэг арга барилыг заагаад өгсөн болохоор аль болох 10 жилийн төгсөх байгаа ахлах сургуулийн хүүхдүүд уншвал бас үнэхээр үнцэнтэй тийм өөрийгөө таньж мэдээд суралцах арга барил ирээдүйдээ маш том ололтуудыг харах давуу талыг өгөх боломжтой. Гэтэ энэ ном маань яг их зулын маань хэлсэн шиг өглөөг эрт эхлүүлэх нь чухал биш ээ. Өглөөг яаж эхлүүлэх вэ гэдг нь чухал гэд Натали Жинжи өмнөх хүүхдээр энийг хэлсэн байдаг байхгүй юу? Тэгээд энэ нэрээ үнэхээр хамгийн чухал. Өглөө бид нар яар сандраал цагтаа уралдаж сандарсан байдлаар өглөөг эхлэх юм бол өдрийн туршил тэр мэдрэмжээ хадгалж яадаг. Өглөөг 50 амгалан эхлүүлчихэд урам зоригтойгоор юу ч хийж бүтээх чадах тийм дүүрэн ирмэлцэлтэй эхлүүлэх тусмаа бид нар тэр өдөр олон ажлыг амжуулах боломжтой байдаг. Гэхдээ бас өглөөг 5 цагт босохдоо чухал биш, 6 цагт босохдоо чухал биш. Бид нар хангалттай нойроо бас авчих хэрэгтэй. Өсвөр насныхан маань ялангуяа өсөлтийн наснд байгаа учраас бие махбодынхаа хувьд ч гэсэн хангалттай унтаж амрах хэрэгтэй. Энэ нөгөө шингэнээ зохицуулгаараа олон даавруудын нөлөөллүүд бас явагдчихэдэг. Энийгээ тэнцвэртэй хадгалаад зөв бие бэлтрийн хөгжилтөө байхын тулд хангалттай нойроо бол авах хэрэгтэй. Тэгээ ер нь бол өсвөр насныхан маань аль болох өдөрт 8-аас 10 цаг бол заавал тэгэхээр орой ирсэн унтах болж штэ. Өглөө 7-д хичээлд орох юм даа. Тийм 5 цагт сэрүүлэг тавих ямар хэрэг байна те. 5 цагт сэрүүлэг тавихын тулд дор хаяжл бид нар 9 цагт орондоо орох юм уу. Тэгвэл дотор байрны арай боломжгүй байх. Тэгэхээр өөрсөндөө тохирсон цагаа сонгох нь хамгийн чухал. Тэг яг их цулыг би яагаад оруулсан бэ гэхээр чи миний охин. Тэгээ миний охин чинь 7 дугаар ангида өглөөний гайхамшиг уншсан штэ те. Хамгийн гол нь тэр номыг хүүхэд ойлгож гинэ үү гэдгийг би харахад хангалттай ойлгож байгаа. Айгүй хөөрхөн ингээд яг миний тодруулж ирсэн шиг л тодруулаад ингээд уншсан. Би бүр хараа шоконд орж байгаа хгүй. Бас айгүй бүтээлж уншсан байна гэд. Тэгээд оюутныг бас нэг уншихтаа би ийм гоё боломжууд ингээд бид нүрийг те оюутан байхдаа мэдэх ёстой байсан биш те. Хизээч одоо бид нүрийг оюутан байхад чи мөнгө өрөмтлөл үүсгэх гэж хэлжсэн хүн байна уу? Байхгүй шүү дээ яг үндэ. Чи төвлөрөх ёстой, төвлөрөл маш чухал шүү. Тэр сарнишгүй төвлөрөл гэдгийг хийгэрэй гэж хэлжсэн үү? Үгүй л ахгүй тий. Тэгэхээр би охиндоо яагаад энэ хоёр номыг уншуулсан бэ гэхээр ерөөсөө ийм юм байдаг гэдгийг мэдэх нь аюул чухал.
дараа нь том болчоод нэр өглөөний гайхамшигтай тийм юм явчихсан штэ. Эргэл сард уншина, оюутан уншина. Түүнээс би болохоор хүүхдүүдээ эзээч одоо яг хоёулаа өсвөр насны нэр яваа учраас эрт босоороо гэдэггүй байхгүй юу? Унтах хэвээр өсөлтөйгөө насны хүүхд унтах хэвээр. Тэгвэл хамгийн гол нь энэ зүйлийг мэдсэн байхад дараа нь амьдралдаа том болох тусмаа тэрийгэ хөвшүүлээд явна багасаа гэж бодож уншуулсан. Хүчээр уншуулсан. Тэгээ энэ ном ч өөрөө нэг гоё давуу тал нь суралцж байгаа хүнд ийм зарчим байдаг шүү. Ийм ур чадваруудыг эзэмших хэрэгтэй шүү гэдгийг таниулаад өгчдөг. Тийм болохоор энэ ур чадвар зарчмуудыг бид нэр амьдралдаа мөрдлөг болгочих юм бол хизээч амжилт амар ойрхон байгаад байгаа байхгүй юу? Арга олохгүй тийм заагаас барих аргыг зааж өгөөд тийм тэрнээс биш биелээ өөхөр хэмээн оюутан аав нь мөнгө өгье ээжээсээ мөнгө аваараа ах чинь тгий шүү тэгээ туслуулаараа гэх нь чухал биш. Бид нэр үнэхээр яг энэ номыг оюутан байхдаа уншсан бол би амьдралд ингэж бэлтгэгдэх ёстой байна гэдгийг их таньж мэдж чадах байсан баха гэж амар их бодлоо. Өглөө хэрхэн сэрэх болоод өглөөний дэглэмтэй байх нь амьдралдаа амжилт гаргахад тань үлэмж нөлөөтэй байдаг. Зорилготой, бүтээмжтэй, амжилттай өглөө нь зорилготой, бүтээмжтэй, амжилттай өдрийг бий болгодог бөгөөд амжилттай амьдралыг цогцлоодог. Өглөөний гайхамшиг подкаст. Монгол дотор байртай сургууль аюу цөөх баг байдаггүй. Тэгээд Улаанбаатар импатед охины албаар би битээр нөгөө ярьж байгаа дотор байртай сургууль төгсөн байхгүй. Эртнээс өөрөө бие даалган сурах га тий. Тэгээд миний охин өөрөө бас энэ шийдвэрийг гаргасан. Одоо ч хүүхдүүд гэртээ байгаа шүү дээ амарцсан. 20 цэртэй. Тэгээд миний өглөө эрт туссан тий. Сая хичээлээ ихгээ даалгавраа оройн хийж чадахгүй. Миний тарих ажиллахгүй байна гэдэг би окей чи амар миний охин одоо нэгэнтээ ингээд шахаа юм гарахгүй өдөр байдаг шүү дээ. Зүгээр сайхан амар гэдгээ тэгсэн чи өглөө ирж тасаа тэр мэдрэмжээ ярьж чадахгүй. Ээжтэй ярьжсэн. Зүгээр л гоё ярьж. Зүгээр энэ ч бас нэг сонсогчд шүү дээ. Тэр өдөр ингээд амар хэдэн цаг болсон бэлээ? За ярьж. 5 төгсрөлт орсон. Гэтэ би 6 тассан. Тэгээд 6 цаа би өглөө ингээд ботсон цагтаа сэрч чадвал нэг урамтай болсоогүй. Гэтэ өглөөр туссандаа жоохон баярлаа. Тэгээд хичээлээ хийсэн. Тэгээд 5 тийм даалгавартай тэгээд постэр бэлтгэх тийм шаардлагатай учраас надад амар их цаг хэрэгтэйсэн. Тэгээд би өглөө босоод тэр 5 даалгаврыг ингээд өдөр 12 болж дуусгацсан байсан. 5-аар ингээд хэвээ гайхаад яаж дуусгачихваа. Оройжонгоо хийгээ бараг барахгүй байх гэсэн даалгавруудаа построо ингээ бүдингийн хийгээд багснэр руугаа чатаар нь явуулчлаа, имэйлээр нь явуулчлаа гэд. Тэгээд өглөө босоод тийм амар их юм амжилтлахад би бүр саяхан л харин юм уусчихсан. Би нөгөө өглөө эрт гараад ажилдаа явцсан. Тэгэн гот миний араас шууд босцсон байгаа байхгүй. Аав нөгөө нэг намайг л эрт босоод одоо галтгоонд том өрөнд байна даа бодоодсэн чи охин босцсон юмс ба шоконд орсон. Чи манай гэр хамгийн унтаахан юм байхгүй. Тэгээд орой ирсэн чи ээжээ эрт босох чи аюу чухал юм байна. Би ийм олон даалгаврын хаард гарчлаа штэ гээл браво гэлдэж байгаа юм чи. Тэгээд яг гоо дандаа бол биш. Тэгээд шаардлагаар босоод тэгэхээр одоо ингээд мэдэрчиж штэ өглөө ямар үн цэнтэй вэ гэдэг багасаа мэдэрчин гэдэг чинь энэ хүн шаардлагатай үед өөрийгөө одоо ялаад босч чадах юм чадварыг сууж ийна л гэсэн үг байхгүй тий. Тийш нэ айгу бүтээлч тий. Таны ч гэсэн бас амар гайхалтай үлгэрлэл байж штэ тий. Хэрвээ орчин тойронд нь тийм хүн байгаагүй бол өглөө эрт босоод ингэж цагийг өнгөрөө гэж сэтэл төрөгч байсан уу гүрч үү. Тэгэхээр ийм гоё мэдрэмжийг, ийм бодол санаа сэтлийг төрүүлж чадах учраас хүн болгон айл болохын номыг эртхэн уншаасаа гэж амар их би л бодож байна. Тэгээд агуулга руу хоёлаа хэдүүлээ орж яриад хөө. За чи ингээд нэг л их олон гой юм ингээд бичээд тэмдэглээд бас ингээд сонгоцсон шүү дээ. Энд дээрээс хуваалцъя. Тэхүү багш хүний хувьд бас ингээд оюутнуудад ямар ур чадвар дутагдаад юуг нь өгмөр байдаг вэ? За өглөөний гайхамшиг оюутан ном нь болохоор 3 үндсэн хэсэгтэй. За нэгдүгээр хэсэг нь болохоор өглөөний гайхамшиг гэж юу вэ? Лайф саяурс аргачлал маань юу вэ гэдгийг илүү
тайлбарлаж өгсөн байдаг бол 2 дугаар хэсэг дээр амжилттай оюутан ямар зарчимтай байх ёстой вэ гэдгийг зааж өгдөг. 3 дугаар үндсэн хэсэг дээр нь болохоор амжилттай оюутан ямар ур чадвартай байх ёстой вэ гэдгийг л зааж өгдөг. Тэгээд энэ ном маань ийм үндсэн 3 хэсэгтэй нэмэлтээр гайхамшигын томьёо номны маань агуулга бас нэмэлтээр орж өгсөн байдаг болохоор оюутнууд энэ номноос зэрэг 2 номны үндсэнийг мэдрэх боломжтой. За тэгээд нэгдүгээр хэсэг дээр өглөөний гайхамшиг бол манай өглөөний гайхамшиг группт байгаа хүн болгоны үнцэнтэй давуу талуудыг бол мэддэг. Дээрээс нь сэвэрс аргачлалаа бас бүгдээ мэдж байгаа. Тэгвэл энийг оюутнуудад ойлгомжтой оюутан яаж хэрэгжүүлж болох вэ гэдгээс нь илүү тайлбарлсан санагддаг. Тэгээд надад дээр өглөөний сэвэрс аргачлал дээр энэ зургааг заавал яагаад хийгээд байгаа юм бэ гэдэг нь Хэл Элродын өөрийнх нь өмнөх үгдээр нь Хэлийн зурс хэсэгдэр бичсэнчлэн өглөөний гайхамшиг номон дээр өөрөө бичсэн байдаг л да нөгөө нэг босси буюу бие махбод оюун санаа сэтгэл зүрх буюу мэдрэмж тэгээ итгэл үнэмшил гэсэн энэ 4 зүйлийг энэ 6 аргачлал дөрвөлнгийн тэнцвэртэй хөгжүүлэх боломжтой. Ганцхан оюун нь хөгжөөд байгаа юм биш. Ганцхан мэдрэмжэндээ баригдаад тэ зүрх сэтгэлээ дагаад байгаа юм биш. Бас давхар энд биеийн хөгжил хэрэгтэй. Хүн ийм үн цэнтэй өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой гэдэг 4 талыг дөрвөлнгийн тэгш хөгжүүлэх аргачлал учраас за гайхамшиг гэж хэлэхээс өөр аргагүй л гэж бодож байна. Тэгээд silence хэсэг нь болохоор нам гүм шүү дээ тий. Нам гүм маань яагаад хэрэгтэй вэ гэхээр бид нар оюутнууд ялангуяа байнгын оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс тэднэрт тодорхой хэмжээнд тархинд амралт хэрэгтэй гэдгийг л зааж өгсөн. Хоногийн 24 цаг бидний тархи амралтгүй байдаг гэж хэлж болно. Шүн бид нар зүүдэлж гин гэдэг маань бидний тархи бас тодорхой хэмжээнд давтамжтайгаар сэрэл үсгээ ажиллаад байгааг илэрхийлж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар тархиндаа яаж амралт өгөх вэ гэхээр ямар нэгэн бодол бодохгүй нэг намуухан аянд тэ төвлөрхийг хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр маш чухал. Номн дээрч бас байдаг. Нэг цаг ямар нэгэн бодлохгүй тайван төвлөрөх нь бүтэн жил ном уншсан та тэнцдэг. Тэгэхээр бидний тарих хугацаа шаардахгүй гэсэн үг хана шүү дээ. Нэг цагийнхаа бид 3 минутыг зарцуулж гинүү 5 минутыг зарцуулж байна уу гэдгээс хамааралгүйгээр бидний бусад цагт тайван биш байдаг тархинд огж байгаа л амралт. Тийм болохоор энэ хэсгийг заавалчгүй хийж авах хэрэгтэй. Босонгуудаа мэдээж нам гүмийг хийх юм бол буцаад унтах магадлал өндөртэй учраас өөртөө тохируулаа аль хэсэгтээ хийвэл зохимжтой вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Тэгээ ер нь бол тархинд сэрэл өгөхгүй тайван байлгах гэдэг маань тархинд маань олон сэрэл үүсгэнд бол давтамжтай долгионууд үүсэж байгаа альфа, бета, дельта долгионууд. Энэ маань альфа, бета долгионууд дээр үйлчлэл нэг осондоо тааруулж юм гэсэн. Тийм болохоор энийг хэрвээ үнэхээр бодол орж ирээд сарнаад тархич нь зайгүй завсаргүй юм бодоод авах юм бол аль нэг юм дээрээ төвлөрч болно. Зөвхөн нэг хурууга боддог юм уу тий. Зөвхөн амьсгал авч чинь, гаргаж чинь гэдгийг л зөвхөн анхаардаг ч юм уу. Тэгээд бодол бодохгүй байх нь өөрөө маш том амралт болж идэг. Би өмнө нь олон йогт явж байсан, бясалгалд явж байсан ч гэсэн бас яг утгын сайн ойлгож хийж чаддаггүй байсан. Тэгээд өглөөний гайхамшигыг 10 сарын 1-ээс хэрэгжүүлж эхлээд тулгарч байсан том бэрхшээл маань энэ нам гүн байдал байсан учраас би 10 сарын дундуур mindfulness гэдэг бясалгалд явжсэн. Тэрэн дээр л үнэхээр бодлохгүй байх нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг үнэхээр амралт болж штэ тий. Дараагийнх нь болохоор зоригжуулалт. Тэгээ зоригжуулалтын талаар болохоор өчнөө олон хүмүүсийн зөвлөмжүүд байдаг. Гэтэ миний амар үр дүнтэй юм шиг санагддаг. Хүн болгон бас мэдээд авчаад идэгдэхгүй байх гэж боддог зүйл маань. Би өглөө босоо зоригжуулалтаа хэлж гин гэл өрөөндөө чанга орлоод байвал бусад унтж байгаа хүмүүсээ тайван байлгаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би энийг яаж хийдэг вэ гэхээр тухайн сард тухайн 7 хоног эсвэл тухайн өдөр ч юм уу надаа урам зориг хэрэгтэй байгаа тэр зоригжуулалтаа утсан дээрээ рекорд хийчихдэг. Тэгэхээр би заавал чанга орлох хэрэг байхгүй. Тэрнээс бичсэн зоригжуулалтаа хараад ингээл аман дотроо шивнээд унших чинь яг үнэндээ надаа тийм том мэдрэмжийг төрүүлж чадахгүй байхгүй. Тэгэхээр би ийм гоё сэтгэл хөдлөлтөөр хэлмээр байдаг, хэлж чадах нөхцөл маань байхгүй учраас цаг зарцуулаад тэ өдрийн нэг 5 минутаа зоригжуулалтандаа зарцуулаад рекорд хийчихвэл шаардлагатай үед тэрийгээ сонсч чинь. Өдөрч ч гэсэн надад ийм уналттай үе тохиолдох юм бол шантрах үе тохиолдох юм бол тэрийгээ сонсчвал яг тэр нөгөөний хийсэн мэдрэмжтэй үе дээрээ
очих боломжтой байдаг учраас энийг бас танд тохирч ивэл хэрэгжүүлэх боломжтой шүү гэж бас хуваалцмаар амар санагдсан. Чи ч одоо интроверт шүү дээ. 3 интроверт сууж байна. Тэгээ их сайн уу? Миний өнөөдрийн 2 зочин маань хоёлаа нэг сургуулийн одоо манай Болроос дархны Монтургийг төгсөж байсан юм лээ шүү дээ тий. Би одоо саял мэдлээ. Миний охин болохоор Улаанбаатар импати одоо Монтургч Улаанбаатар импати болсон. Энэ сургуулийн 8 дугаар ангид тэгээд хичээлтэй өдрүүдэд 1-5 дахь өдөр татвар барина байж байгаа. Тэгэхээр та чинь нэг сургуулийн одоо галтайгоон чанагдж байна л гэсэн. Нэг нь чанагдсан, нэг нь чанагдж байгаа. Гэхдээ манай сургууль чинь бид нар хамгийн анхны 6 төгсөж орж исэн. Хамгийн бага настайгаас орж исэн ангийнхан багхгүй. Тэгэл Турк сургууль нэрээ үнэхээр амар олон үн цэнтэй дадлал хвшлүүдийг бидний амьдралд өгч чадсан гэж би боддог. Бид нэрийг биеэ даах, тодорхой хэмжээний өөрийн гэсэн үзэл бодолтой, үнэмшилтэй болох, тэгээ зөв хвшлүүдийг бид нар суулгаж өгсөн. Би гэхдээ яг үннийг хэлгээд дотор байрандаа сурдаг байхдаа би 10 жилдээ ер нь би амар их нойрхтой хүн байхгүй юу. Тийм болохоор өрөөнийхөө хамгийн сүүлд босдог нь байсан. Манайхан өглөө босоод өрөөгөө цэвэрлээл бүх ажлаа амжуулаад цайндаа явж хахад цайндаа тэд нэрийг явж хахад нь босоод цайндаа ч орохгүй шууд хичээлдээ явдаг. Тийм байсан. Тийм амар их унтдаг. Тэгэл амралтын өдрүүдээр очихоор эвээ минь охин минь 7 хоногийн 5 өдөр хичээл хийгээд ирсэн. Унт амар өдрийн 1-2 хүртэл унтдаг гэсэн. Тэгээд энэ зөв хөвшил рүү хэрвээ эрт орсон бол тий арай өөр. Тэгтээ оройтойгоо одоо сургуулиас суулгасан гэдэг байгаа шүү дээ чи чинь. Хүүхдлээ суралцдаг учраас бүх юм л давуу талууд байна. Тэгээд миний нэг төрлөж сурсан нэг давуу тал маань юу гэхээр би Монтурк сургуульд давталгын амар урт цагтаа тэр цагт маш сайн сууж сурсан. Ангаахт оюутан болчоод бусад оюутнуудаас ялгардаг миний давуу тал нь сууж үнэхээр сайн чаддаг. Төвлөрч юмаа хийж чаддаг. Тэр арга барилыг би 10 жилдээ л эзэмшиж чадсан гэж боддог шин. Их цолын хувьд ер нь сургуульд орсноос хойш ямар гоё шинэ юм сурсан бэ? Юу нь одоо хамт сурч байгаа мундаг хүүхдүүдээс юу сурдаг юм нөхөн? Шанга яриачтай за. Ээж заав хоёр ингээд намайг доторын оруулстай. Тэгээд доторын оруулаад анхны шөнө бид нэр ингээд унтаагүй эхний шөнө. Эхний шөнө ингээд бүр 2-3 хүртэл яриад танилцаад нэгнтэйгээ. Тэгээд тэр өдөр чинь миний яг төрсөн өдөр болоод таарсан. Тэгээ би за гээл тэгэл тэг шөнө өнгөрчихсэн. Би бол татварында чинь би бол юу штий эрцэрдэг эрчиг. Ууг нь бол өрөөнийхөө дотроо бол гайгүй эрцэж байгаа нь штэ тий. Тэгээд охтуудтайгаа хамт ингээд өглөөс ирээд тэгээд дуугаа ингээд цаг туулаад байхгүй. Тэр нь зоригжуулт болтой. Өглөөний гамшиг оюутан гэж байгаа боловч энийг дунд ангийн сурагчид уншичаасаа заавал өнөөдөр эрт босохтой биш. Тэнд маш үн цэнтэй нэг сурах арга барилын талаар юмуд явж байгаа. Дээр нь ахлах ангийн сурагчид бол заавал унших ёстой гэж би бодож байгаа. Хангалттай ойлгоно. Хэдийгээр оюутан гэж байгаа боловч сурах зорилготойгоо хүн бүр уншаасаа гэж би бод. Би бас бүр өөрөө юу ч бодчихсгүй энийг ээж аваач гэсэн ер нь бол унших хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр одоо бид нар ч нөө аюу олон жил өмнө сураад төгссөн байдаг. Яг оюутан гэдэг юмнасаа гараа те. Тэгэхэд хүүхдэд нь ямар бэрхшээл учирч байгааг мартцсан байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхэд яг одоо би унших юм бол би хүүхдэд илүү ойлгох юм байна, илүү туслах юм байна. Нөгөө асуудлуудыг яг тэр нүдээр харж эхлэх юм байна гэж би ба яг тэр уншиж байгаа үедээ надад бодогчжсэн байхгүй. Тэгэхээр чиний хувьд одоо бас энэ номыг уншаад оюутнууд маань ийм зүйлийг ойлгосоо, энийг аваасаа гэж бодсон юм юу байна вэ? Энэ номны өөрийнх нь нөгөө нэг бичсэн хүн нь амар мундаг том доктор профессор Цол Зэрэгтэй тий амьдралын туршлагатай хүн гэхээсээ илүү яг өөрөө зэрэгцээд оюутнуудтай цаг оюутны ширээний ард байгаад бичиж байгаа энэ Натали Жинжигийн бичсэн ном гэдэг утгаараа илүү тэр нөгөө залуу хүмүүс тохиолддог, суралцж байгаа хүмүүст хүүхэд залуучуудад тохиолддог бэрхшээлүүдийг таньж мэдээд тэгээд тэрийг яаж даван туулах аргууд байдаг вэ гэдгээ заагаад өгчихсөн ном. Тэгээ энэ ном нь тим давуу талыг тэгж эзэмшээрээ ингээ санаагийн нөгөөд орхих биш. Энийг хэрэгжүүлэхэд ийм алхмууд байдаг. Энэ алхмуудыг таниад мэдсэн бол одоо хэрэгжүүлэхдээ энийг ингээ мөрдөөрөө гэд бүр детальчлаа заагаад өгсөн болохоор энийг заавал оюутан болчоод хэрэгжүүлэх биш. Илүү бага тэ ахлах сургуульд байхаасаа илүү уншаад
Яг л тэднэрт тийм ойлгомжтойгоор бичигдсэн байгаа байхгүй юу? Хоёрт нь тэднэрт яаж хэрэгжүүлэх вэ? Эднэр заавал туршлага байх шаардлагагүй гэсэн. Замын заагаад өчгсөн байгаа учраас тэгээд тэр дундаасаа хүмүүс өөрсдийнхөө арга барилыг олох юм бол давуу талуудыг бий болгох боломжтой. Ном шиг санагдсан шүү дээ. За. Өөр одоо наривчилж ярих ч юм уу юмнууд байна уу? Санаанууд. Надаа энэ номыг уншихаар би өөрөө нөгөө эмч болохоор энэ нь ийм шүү гэдгийг тайлбарлсан тэр зохицуулгууд нээр зөв санагдаад байгаа байхгүй юу? За яагаад вэ гэхээр өглөөг яарч сандарч эхэлж байна гэдэг маань биднэрт стрессийн гормон ялгарч байна гэсэн. Тэгээд тэр стрессийн гормон нь тухайн хүнийг өдрийн турш дарамтанд депресд оруулж яадаг. Тэгээ энэ нь удаан хугацаанд үргэлжлэх юм бол өнөө сэтгэл гутрал, урам зориггүй байх, таргалалт үүсэх, тэр байтугай бүр ясны сэргийлэлтэнд хүргэх гээд олон үе шаттайгаар нөгөө эмгэг өөрчлөлтүүд нь үргэлжилж байгаа хугацаанаас хамаарч тулгарч идэг. Тэгвэл энийг зөв зохистой даван туулах арга замыг тайлбарлаж байгаа механизмууд нээр зөв санагдсан. Тэгээ төсөөлөл жишээ тийм төсөөлөл дээр болохоор бусад гайхамшигын томьёо номнуудын юунууд дээр байдаггүй нэг юм болохоор Натали Женж бичсэн байгаа байхгүй юу? Талин мэдрэлийн эс байдаг юм байна. Энэ нь төсөөлөлд эргээд бодиттой үр дүн болохын тайлбарлаж байгаа гол зүйл нь талин мэдрэлийн эс юм биш үү гэдгийг хүртэл гаргаад ирчихсэн. Сүүлд судлагдаж гарч ирсэн мэдрэлийн эс мөртлөө энэ ийм илүү үр дүнтэй юм байна гэд. Тэгээд Альберт Эйнштейний хэлснийг үг байдаг шүү дээ. Төсөөлөл бол бид нэ өөрсдийнхөө амьдралд ирэх тохиолдох зүйлийг урдчлан харж байгаа хэлбэр. Бид нэр юуг тэгж гоё томоор төсөөлж харж чадна. Тэр заавалчгүй миний амьдралд ирнэ гэсэн үг. Тэгээд талин мэдрэлийн эс нь бидний их тархины хоёр бөмбөлгийг хоёулангийн давхар суурийн хэсэгтэй нь хамарч байрлсан мэдрэлийн эс. Тэгээд энэ дээр үүсэж байгаа сэрэл тохиолдол нь лимбус буюу суурийн хэсэгт байдаг. Тэр нөгөө нэг мэдрэмжийг төрүүлдэг эсэд амар хүчтэй тохиолдлыг үүсгэж. Тэгээд бид нэр юмыг амар хүчтэйгээр ингэж мэдэрч чадах юм бол төсөөлж байгаа зүйлээ нөгөө 5 метр хүүгээрээ мэдрэн гэдэг шүү дээ. Ийм баярлж хөөрөөд тэр болж байгаа зүйл нь халуун дулааныг нь хүртэл мэдэрч байгаагаар төсөөлж чадах юм бол тэрийг мэдрэлийн эсүүд маань төсөөлж ин гэж бодхоосоо илүү бодиттой тохиолдож ин гэж боддог. Тэгээд тохиолдсон зүйлүүдийг дараа нь амьдралаас кетчап хийж хадгалцлын хүчлээр тэр нөгөө нэг өмнө нь төсөөлж исэн зүйлээ амьдралаас өөртөө бий болгох хэрэгцлийг төрүүлдэг гэсэн тайлбарууд эднэр нь их шинжлэх ухаанч бодтойгоо зүгээр нэг төсөөл хийдэг чинь зүгээр нэг юм төсөөлөө зохиогоод бичсэн юм биш юм байна. Бас цаана учир шалтгаантай юм. Чи их зөв юм олж харсан юм шиг хэцүү. Тэ? Аюу хэрэгтэй юм нь бас төсөөллийг таалагдсан гэдсэн бас учиртай ах нь шүү дээ. Учиртай. Тэгээ дээрээс нь дасгал хөдөлгөөнийг энэ дээр бас чухалчилдаг. Өглөөний 1 цагийнхаа доор хаяж 10-аас 20 минутыг дасгал хөдөлгөөнд. Яагаад дасгал хөдөлгөөн чухал юм бэ гэхээр дасгал хөдөлгөөн дээр бид нэр булчин ажиллаад байна гэж боддог болохоос шүү дээ. Дасгал хөдөлгөөн булчин ажиллана гэдэг маань өөрөө захын мэдрэл давхар ажиллаж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр өдрийн турш оюуны хөдөлмөр эхлүүлж байхад зөвхөн төв мэдрэлийн тогтолцоо л ажиллаж байдаг. Тэгвэл ийм төв мэдрэлийн тогтолцоонд үүсэж байгаа ачааллыг захын мэдрэл хуваалцахын тулд булчин ажиллах хэрэгтэй гэсэн үг байна. Тэгэхээр оюуны хөдөлмөр эрхэлдэг юм хийдэггүй юмаа хийж амрах хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Биеийн хүчний ажил хийдэггүй юм чинь биеийн хүчний ажил хийвэл тэрэнд амралт болно гэсэн. Эсвэргээрээ биеийн хүчний ажил хийдэг хүн амралтаараа ном унших ч юм уу тиймэрхүү хэлбэрээр зохицуулж явах хэрэгтэй. Тэгээд сүүлийн үед гарч байгаа судалгаануудаар хүн тархиа яаж хөгжүүлдэг вэ гэсэн амар олон судалгаанууд хийгдэж шүү дээ. Тэр судалгаанууд дээр хүрч байгаа нэг гол үр дүн нь юу вэ гэхээр дасгал хөдөлгөөн хийх чинь тархийг хөгжүүлдэг гол зүйл юм байна. Яг гэвэл түн захын мэдрэлийн системүүд тэнцвэртэй ажиллаж иж. Тэгээд дасгал хөдөлгөөн хийсний дараа бид нар нэг тийм гоё мэдрэмжийг авч идэг шүү дээ. Тэр юу вэ гэхээр дасгал хийсэн үед биднэрт адреналин, серотонин дааврууд ялгарч идэг. Бас эндорфин хүртэл хайрын даавар хүртэл тэр үед ялгарч идэг. Тэр дааврууд маань биднийг өдрийн турш урам зоригтой ирч хүчтэй аж аргалтай өөрийгөө мэдрэх боломжийг бүрдүүлж идэг гэсэн. Тэгээд тийм байх хэрээр бид нар тулгарч байгаа саад бэрхшээлийн үед амархан л давна гэсэн байна. Тэгээд урам зориггүй, адреналингүй байвал учирсан тохиолдол бүдрээ дунахтаа хүртэл сэтгэл санаагаар унаал тэгээд тэр өдөр бол хямрал дуусна шүү. Хямрал дуусна шүү дээ. Тийм болохоор
Иймэрхүү байдлаар гормоны зохицуулалтуудаа бие махбодод гардаг өөрчлөлтүүдтэй хүртэл эднэрийг ингээд уяад өгсөн байгаа байхгүй юу. Тэгэхэд өглөөний гайхамшиг гэдэг ингээд номон дээрээ болохоор тэгвэл таны тарих тгий шүү гэсэн имийг бол зааж өгөө. Тэгээ энэ дээр цаад учир шалтгаан ийм байдаг гэдгийг хүн таниад мэдчих юм бол би чинь зүгээр дасгал хийгээд байгаа юм биш те. Нэг өөрийгөө зовоогоол 30 минут хийдгүй юм хийж өөрийгөө зовоогоод байгаа биш шүү гэдгийг таниулаад өгчөж байгаа учраас энийг орхиж чадахгүй байгаа байхгүй юу? Дасгалыг за би өнөөдөр орхичих гэж хинч хүсэхгүй шүү дээ те. Тийм болохоор иймэрхүү байдлаар тайлбарлаж бичсэн нь надад мэрэгжлийн хүмүүс битгий хэл оюутнуудад хүртэл ойлгомжтойгоор өсвөр насныханд хүртэл ойлгомжтой бичсэн байна. Бичсэн гэдэг нь илүү давуу талтай санагдчихсэн. За тэгээд өөр чинь бас тэмдэглэл хийх хэсэг. Би өөрөө бас тэмдэглэл хийх амар дуртай. Яагаад вэ гэхээр анагаах зурхад ч амар их агуулгатай мэдээллүүдийг ном сурах бичиг эднэр маань өдөрт унших хичээл бараг л за хамгийн багтаал нэг ном уншаад ирээрэй гэсэн юм л хичээлийн агуулгууд дээр байдаг байхгүй. Тэгээд тэрийг үр бүтээлтэйгээр яаж өнгөрөх вэ гэхээр уншсан агуулгаа мартахгүйгээр тэмдэглэх нь л хамгийн чухал. Тэгээ ер нь тэмдэглэл хийж сурах нь хүнийг зүгээр бодоод төрсэн санаагаа тархин дотроо гоё шүү гэд өнгөрөх биш. Тэрийгээ зэгцтэй зөв илэрхийлэх арга барил давхар сургаж байдаг. Тэгээд тэмдэглэл хийхэд би бас оюутнуудыг нэг зүйлийг анхаараасаа гэж амар их боддог. Шууд ингээд оюутнууд уншихтаа нэг юм уншаад задлал уншаал бичээд байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нэг юмыг барьж аваад жижиглээл гүн рүү н ороод байна гэсэн. Тэгээ гүн рүү н ороод ахаар гол утга санаа аль хүрээнд унших вэ гэдгээ таньж мэдхээр болчтой. Тийм учраас 3 шаттай уншихыг би оюутнуудтай зөвлөдөг. Хамгийн эхлээд миний уншиж байгаа өнөөдрийн том агуулга юу вэ? Нэгт томоор нь харж сураач. Хоёрт нь болохоор тэр том хэсгүүд чинь үндсэн хэдийн хэсэг байна. Тэгэхээр энэ системтэй мэдлэг үүсгэж. Гуравт нь системтэй томоор нь харсан зүйлээ одоо дотор нь яаж жижиглэж задлсан би дараа нь энэ тийм шүү гэдгээ эргээ санаад авахуд амар ойлгомжтой байдаг. Тэгээд бас дараагийн нэг зүйл нь өдрийг урам зоригтой эхлүүлэх даавар ялгарх эднэргээл ярьсан шүү дээ тий. Тэгээд урам зоригтой ирч хүчтэй тэгэж мэдэрч эхэлж байгаа зүйлийг бид нэр бас мартдаггүй байхгүй юу. Тэгээд монголчууд одоо оюуны спортоор дэлхийд тол тасархаа төрүүлж шүү дээ. Номер 1 дэлхийн өчнөө олон генесийн амжилтуудыг эвдэж хадгалж чадчихээн. Тэд нэр яаж ийм амжилттай байна вэ гэхээр эдний гол мнемотехник нь төсөөллийн дарга байдаг. Тэгээд төсөөлтөө тэд нар тэр мэдрэмжийг маш сайн үүсгэж чаддаг гэсэн. Тэр мэдрэмж хэдий чинээ сайн үүснэ тэр зүйл хизээч мартагддаггүй. Тэгэхээр бид нэр одоо тэмдэглэл хийхдээ булчингаа ажиллуулж байна. Тэрэндээ би эн чинь энэ штэ гэд төсөөлөөд мэдрэмжийг үүсгэж тэмдэглэсэн зүйл. Дараа нь шалгалтын дээр би тэр дэвтрийн тэр болон дээр тэгээд бичсэн гэд нүдэнд шууд өнгөтөр орж ирдэг штэ тий. Яг тэр зүйлүүд маань цаанаа юм учир шалтгаантай шүү гэдгийг амар гоёор гаргаад өгсөн. Тэгээд оюутнуудад үнэхээр үн цэнтэй мэдлэгийг бүтээх арга барилыг эзэмшгээд гол зүйлүүд тэгээ салгахгүйгээр бас олон зүйлийг энэ дээр оруулаад өгчихсэн байгаа байхгүй юу. Оюутнууд яаж зөвхөн суралцах талаас нь ч биш нийгмийн амьдралд яаж идэвхтэй оролцох вэ? Өөрийн эрүүл мэндэд яаж анхаарах вэ? Эрүүл мэнд гэхээр ганцхан биеийн эрүүл мэнд биш хүнд сэтгэлийн эрүүл мэндтэй сэтгэх оюун санааны хувьд эрүүл байх гэдэг нь ямар чухал вэ гэдгийг хүртэл заагаад өгчихсөн мөн орчны эрүүл мэнд гэхэд миний байгаа орчин, миний өмсөж байгаа хувцс миний эрүүл мэндэд надад яаж нөлөөлөх вэ гэдгийг хүртэл заагаад өгчихсөн. За мөн нөө итгэл үнэмшил ямар итгэл үнэмшилтэй байх вэ те тэнд нэг мэдээлэл гараад шуурал монголчууд ч тэр аяараа тэр зүйл рүү хандраал тэр сайн гэвэл тэрийг хэрэглэгээл тэр муу гэхвэл бүгдээрээ л үзэн ядаал муулаад дийж шүү дээ. Тэр яаж яана гэхээр тухайн хувь хүнд өөрийн гэсэн үзэл бодол дутмаг байна. Гэдэг илэрхийлж байгаа шинжилгээ чадахгүй те мэдээлэл шууд шингээж аваад байна шүү дээ тийм. Тэгэхээр ийм итгэл үнэмшлийн эрүүл мэнд гэж байдаг шүү гэдгийг таниулах өгсөн. Тэгээ бид нэр энэ итгэл үнэмшлийг ханаас олж авах вэ гэхээр нөгөө нэг сервис аргачлал дотор байгаа уншилгаас л олж авах байхгүй. Тэгээд би ямар итгэл үнэмшилтэй байх вэ гэдэг нь миний ямар ном уншиж байгаа вэ гэдгээс л хамаарна. Тэгэхээр оюутнууд бас өсвөр насныхан маань бас номыг сонгож уншихдаа
зөв номыг өөртөө хэрэгтэй номоо миний үзэл бодолд үн цэн нэмж чадах номыг тий хөгжилд үн цэн нэмж чадах Монголоо гэсэн сэтгэлд үн цэнийг нэмж чадах тийм олон зүйлүүдийг уншлагаас бас авах боломжтой байгаа байхгүй. Тэгээд энэ ном маань бас юм олон зүйлийг цогцоор нь шингээж өгсөн учраас бас нэг хит нэг зүйлд туушраад авахгүй гээр зэгцтэй мэдээллийг олгож чадна л гэж бодож байна. Тэгээд би бас хэлмээр байна. Оюутнууд заавал уншаач. Аав ээжүүд нь хэрвээ сонсож байгаа бол тий хүүхдүүдтэй анхаарал тавиад өсвөр насны хүүхдүүдтэй ахлах ангийн хүүхдүүдтэй энэ үн цэнтэй мэдлэгийг олж авч хуваалцахад нь өөрсдөө ч гэсэн давхар зэрэгцэж уншаад нэг хүний уншаад хүлээж авах 2-3 хүн уншичаад үзэл бодлоо хуваалцах эднэр чинь нэг юм олон талаас харж үн цэнтэй мэдлэгийг бүтээхэд том тус болно. Өглөө бүр эхлэл байдаг. Өглөө бүр шин санаа төрдөг. Өглөө бүр өөрчлөлтийг авчирдаг. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг. Одоогийн оюутнуудад байгаа давуу тал юу вэ? Сул тал байна. Одооны оюутнуудад амар гоё давуу тал байна. Тэр нь болохоор мэдээллийг ямар ч их сурвалжаас авах боломжтой. Оюутанд одоо тий Android утас ухаалаг утас байгаад интернет байх юм бол тэр ямар ч их сургалт зааж чадахгүй мэдлэг мэдээллүүдийг ямар ч орчноос авах боломж байна шүү дээ. Намайг жишээ нь оюутан байхад ухаалаг утас байгаагүй. Интернетэд орох гэж бид нэр мөнгө цуглуулна. Тэгээд тэр мөнгөөрөө одоо тий интернет кафед ороод тэгэл мэдээллийг хайхад амар удаан. Мэдээллийг хайх олон search хийх браузерууд байгаагүй ч гэдэг юм уу. Тэгэхэд одоо бол хангалттай байна. Гэхдээ зүгээр Google-ийн зэсэн дээр юм бичээд хайх биш. Улс сууртаагаар шинжлэх ухаанчаар юмыг эрэл хайгуул хийчээ. Google Scholar гэдэг тий Google Research эднэр гээд яг шинжлэх ухаанчаар мэдээллийг хайдаг судалгаа шинжилгээтэй үн төлбөргүй Dimension эднэр гээд сайтууд байдаг. Тэгээд бид нар шаардлагатай суурь судалгаатай зүйлийг мэдлгүүдийг үн цэнтэй мэдлэгээ бий болгох боломжууд байна. Гэхдээ яг энийгээ дагаад бас цагийг хий димэн сатаарч өнгөрүүлэх нөхцөл нь бас бүрдчихэж байгаа байхгүй. Уцаа авлаа шинэ мэдээллийг хай гэхээсээ илүү бид нэр хөөх өнөөдөр хин Facebook дээр юу гэж бичсэн боллоо, хиний Instagram дээр ямар гоё зураг байна те. Би яаж ийм гоё зураг даруулах уу? Гэт тийм гоё зураг дардаг хідэн аппликейшн байна хайгаал тэрүүгээрээ зургаа авчиад нөгөөний гоё суралцах үн цэнтэй цагаасаа бид нэг мэдгээд л 1-2 цагийг уцтаага ямар ч үр дүнгүйгээр өнгөрөөсөн. Тэгэхээр энэ бол амар харамсмаар зүйл. Чиний технологид олон давуу тал байгаа ч гэсэн сөрөг талууд бас байна л гэж хараад байгаа шүү дээ. Агуулгад биш хэлбэрт анхаарал байна тий. Оюутнуудын одоо зан чанар тэр одоо байгаа байдал тэр бас нэг юм шүүмжлэлт андаг яана одоо ингэчээсээ тий ингэжүүл амьдралдаа нэг аятаан шөхүүл тавих гээд байна гэж ингэж багш хүний хувьд бас эмзэглэж хардаг зүйл тэр нь юу байдаг вэ? Одоо ерөнхийдөө Монголын боловсролд ийм шинжилэл хийх цаг болцсон байгаа байхгүй юу? Бид нэр бараг л худалч хүнд их сургуулийн багш нар лекцээ ямар хугацаанд шинжилдэг бол агуулга хөтөлбөр нь ямар хугацаанд шинжлэгддэг бол тухайн салбарт гарч байгаа хөгжил дэвшилтэд тухайн мэдлэгийг орлогож байгаа салбарынх нь хөгжил шинжилтэн зэрэг явж гин үгүй юу? Тэгэл хуучин мэдлэгээр шинэ юмыг бүтээн гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүд нь жоохон дутагдaltaй. Гэхдээ одооны оюутнуудад тийм ийм дэврэн оюутнууд байна. Цаад мөн чанарыг нь олоод харж хянсан гэдэг. Тэгтээ тэднэр нь нийт массынхаа маш цөөхөн хувийг эзэлж идэг. Нийт оюутнуудын ангийн нэг массын 3-4 хүүхэнд тусдаа амар идэвхтэй. Гэхэд нэг 3-4 тийм одоо 20 хүүхэдтэй анги байлаа гэж бодоход 3-4 нь амар юм хүсэл зорилго ирмэлзэлтэй. Багшаа тэр үеийн тэгсэн чинь тэглээ гэд ямар ч арайны юу ингээд өөрлөгөө татаж чаддаг тийм оюутнууд байхад массын 80% нь 70% нь нэг тийм унтаа
цагийг яаж өнгөрөөх үү гэсэн тийм арга заасан байдлаар за энэ 4 цагийг өнгөрөөгөө таслахгүйхан шиг оноогоо авчих юмсан ч гэх юм уу тийм ирмэлцэлгүй байгаа юм шиг санагддаг. Тэгээд энэ ном та нарт тийм урам зоригыг бий болгож чадна л гэж хэлмээр байна. Тэгээд зориггүй юм шиг урсгалаараа тэгээд дүн шинжилгээтэй судалгаатаагаар өөрийнхөө мэрэгчлийг сонгодог. Хин нэгэн гоё харагдчихвэл тэрийг сонгочдөг. Хин нэг нь тэр сайн штэ тэгж байгаа штэ гिचгээр тэрэн лөө орчих гээд байдаг хандлагууд байгаа байхгүй. Тэгвэл яг үнэхээр үр ашигтай суралцах чиглэл байлаа ч гэсэн чамд яг тохирох юм уу гүм үү? Тохирлоо гэж бодоход чи тэрүүгээр цаашгаа хөгжөхөд бэлэн байна уу байна уу? Сорилт байдлаар тэр чиглэлээр ажиллаж байгаа хүнээс би зөвлөгөө авал мэдхгүй тэр гаднаасаа гоё харагдчихлаа гэд хэлж байгаа хүний зөвлөгөөнөөс өөр тусна. Тэгэхээр энэ номны дээр суралцах ухамсар гэдэг хэсэг дээр яг энэ хэсгийг заагаад өгчихсөн. Ийм чиглэлээр явъя гэж ивэл эхлээд тэрний талаарх сургалтанд анхан шатны мэдлэгийг олж авах сургалтанд сууж үзээрэй. Тэр чиглэлээрээ чи өөрийгөө 1 жилээр, 3 жилээр, 5 жилээр юу гэж төсөөлж байна? Төсөөлөд үзээрэй. Тэр чиглэлээр хүмүүс чамд юу зөвлөж чинь тэр чиглэлээр нарийн мэрэгчлэр ажилтдаг хүнтэй ярилцаад үз тэр юу зөвлөх нүг гэл олон талаас нь ингээд бүр заагаад өгчихсөн. Тэгэхээр иймэрхүү арга барилыг 1 2 дугаар курст мэрэгчлээ сонгоцсныхаа дараа биш сонгохоосоо өмнө хэрэгжүүлэх юм бол дараа нь оюутан болцоод би ямар зорилготой сурч байгаа вэ гэдгийг илүү үнцэнтэй болно гэсэн. Тэгээ зорилгоо мэдгүй орж ирчээд бусадтай ингээд чирэгдээд ч юм уу те. Эсвэл бусдыг даган дуурайгаад явах нь хайрын амьдралын чинь 4 жил штэ. Тэгээд үнэхээр гоё мэрэгчлэр сурчаад тэрүүгээрээ ажиллахгүй байгаа нийт төгсөгчдийн хэдэн хувийн сонгосон мэрэгчлэрээ ажиллаж гин гэж судалгаануудыг харахад бол үнэхээр харамсмаар бараг л дэлгүүрүүд хүртэл дээд боловсралтай үнийг худалдагчаар аавна гэсэн үн цэнгүй байдлыг үүсгэж байна гэсэн үг байхгүй. Тэгээ иймэрхүү зүйлүүдийг анхаарах хэрэгтэй л байна. За баярлалаа. Тэгээд инх цол энэ нөгөө номон дээрээ томоор мөрөөд шаргуу ажил үн цэн бүтээ гэдэг үгийг зөвлөсөн ба шүү дээ. Тодруулсан. За энэ дээр чи зөвөр өөрийнхөө яагаад энэ үгийг сонгов? Эсвэл уншиж байгаа хавцаа чам таалагдсан уу? Эсвэл гоё сэжүүр өгөө те? Яг ингээд уншиж байгаа хавцад энэ номон дээр яг томоор мөрөөд шаргуу ажил үн цэн бүтээгээд энэ эслэлийг бүр амар олоодаа давтаад оруулсан байсан. Хэр ингээд хүн ихний удаа уншихтаа ингээд за нэг тохгүй өнгөрөн бол дараа нь уншихтаа дахиад за гэдэг. Юух гэдэг одоо тэгэхээр 3 дахь явах юм бол бүр ингээд нүдэнд саад үнэхээр бүр толгоонд ортол амар их тавцсан учраас тэгээ мэдээд хүн зориг тавин зорилгын цаана мөрөөдөл мөрөөдөл дээрээ тулгуур түн зориг тавьдаг болохоор мэдээж мөрөөдөлтэй өрхийн тэлтгэл За баярлалаа. Одоо бид хэдийн нөгөө цаг бас төгч байна. Миний асуугаагүй үлдсэн хийх хүсэж байгаа ийм зүйл юу байна вэ? Үлдсэн зүйл байна уу? Тэр яриагаа ингээд дүүлээ. Подкаст өндөрлөө төгөө. Ингээд оюутнуудын дунд ийм 2 оюутан байгаад байгаа шүү дээ, тий? 2 төрлийн ч гэх юм уу? Нэг нь яаж юмыг амжуулдаг байна гэмээр тийм гайхалтай оюутан байгаад нэг нь тэрийг хараад гайхаад өнгөрчдөг оюутан гэсэн үг байна. Тэд нарт адилхан бие бэлтэр байна уу? Адилхан бие бэлтэр, адилхан номын сангаас аваад ном унших боломж нь байна уу? Орчин нөхцөл нь адилхан тэр 2 оюутанд хоногийн 24 цаг байхад нэг нь яагаад амжилттай, нэг нь яагаад амжилт гарахгүй байна. Зэрэгцээд нэг ангид хоёулаа 2 цаг суугаад хичээл хийхэд нэг нь үр дүнтэй, нэг нь яагаад үр дүнгүй байна гэдэг дээр болохоор тэр нөгөө сарнишгүй төвлөрөл гэдэг юм хамгийн чухал. Тэгэхээр оюутнууд зөв юмн дээрээ зөв цаг хугацаагаа зориулж сайн төвлөрч чадах юм бол муу оюутан гэж хизээч байхгүй. Төвлөрч чадаагүй л оюутан гэж байдаг байна шүү дээ. Саяны хэлснээс санаа авах юм бол тэгэхээр төвлөрөөд сурчхаа, зорилгоо томоор хараад тэгээд тэр зорилго дээрээ төвлөрөөд хийх ёстой зүйлээ хугацаанд нь алийг нь би одоо хийх ёстой вэ? Алигаа дуусгах ёстой вэ? Юунд хүрүүл зогсох ёстой вэ гэдгээ мэдрээд төвлөрч чадах юм бол амжилтгүй зүйл гэж байхгүй. Хүн болгонд амжилттай ойрхон байна. Оюутан болгоныг би амжилттай байгаасаа зорилго болгоныхоо төлөө томоор мөрөөдөөд тэгээд тэргээ биелүүлдээсэй л гэж хүсэж байна да. Хөдөлмөрлөх хэрэгтэй, хичээх хэрэгтэй те.
За баярлалаа. Тэгээд нөгөө манай номын артлын хэсгээр нэг энэ үг их надад их гоё таалагддаг, бас их бодол төрүүлдэг. Өглөөний гайхамшиг оюутан ном маань их сургууль төдөөгүй амьдралд амжилт гарах тийм ч илэрхий бус нууц гэж байгаа. Энэ талаар бол өгүүлнэ. Гэхдээ энэ нь таны насан туршийн амьдралд эргээр нөлөөлөх оюутан ахуй цагийг бүтээх түлхүүр юм шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө оюутан цаг суралцж байгаа цаг гэдэг бол бидний яг дараачийн амьдралын дараачийн шатнд бэлтгэж байдаг. Тэгэхээр энэ бол зүгээр нэг ингээд салхинд хийсгчдэг цаг хугацаа биш юм аа. Тэ гэр бүлтэй болох тэр бэлтгэлийг илүү хариуцлагатай байх бэлтгэлийг бид нар ажил дээр гарчвал тэр болгон ном уншаад сураад хөгжөө явах цаг маш хомс болчтой тий. Тэгэхээр энэ цаг хугацаа бол бидний хувьд бол маш үн цэнтэй юм шүү. Тэгэхээр энэ гой цаг хугацааг амжилтаа бүтээхэд эцэг эхчүүд маань бас үр хүүхдээ гой дэмжээд өгөөрөө тий. Заавал оюутан болохоор нь миний хүү мэдэх ёстой биш. Наана нь тий ахлах ангид авч байгаа дунд ангид ингээ бэлдээ суурийн сайн давхад туслаараа гэж бас хэлмээр санагдчихэв. Тэгээ таяртаа маш их баярлалаа. Бид нар өглөөний цагаараа гоё ингээд хамтдаа ярилцаа суугаа суралцлаа. Би бас чамаас сая тэр нарийн юмнууд сонсон чи нэрээ тийм билүү тий. Би тэгээд бас нөгөө тэмдэглэл хийхдээ амар аль болох том хүрээгээр нь багцалчаад системтэйгээр баг цаасанд батахыг хичээдэг байхгүй. Тэгээд энэ өглөөний гайхамшиг оюутан ном маань хэдэн хуудастай вэ? Нэг 230-40 хуудастай шүү дээ. 240. Тий 240 хуудастай номыг би А42 нүүрэнд л багтаацсан байгаа байхгүй. Тэгэнгүүт би энэнийхээ өгүүлбэр болгоныг түлхүүр үг болгоцсон. Энийг харахаар тэр номны тухайн хэсэг болгон миний толгойчууд л орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр би хүн болгоныг бас ийм үн цэнтэй юмыг өөрөөрөө мэдэрч уншаараа. Тэгээд энэ номноос нэрэ хайж гээ хэсэг бараг л байхгүйгээр таны амьдралд үнцэн юм чадна л гэж хэлмээр. Тэгээд энэ өглөөг ийм хөөрхөн охинтой яг л өөрийнхөө 10 жилд байгааг харж байгаа юм шиг санагдчихээн. Тэгээ ийм багасаа хүсэл мөрөөдлөөр энэ номыг мэдрээд амьдралаа эхлүүлж байгаа учраас энэ охины амьдрал бүр ямар гайхалтай амжилтанд хүрэх болоо үгээр хэлэхээргүй л том амжилт хүлээж байгаа гэдэгт итгэлтэй. За тэгээ та хоёрынхаа ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Тий гоё үг байна. Гоё өрөөл штэ тий. Манай охин урам авсан баг. За баярлалаа сонсогчдоо. Тэгээ дараагийн подкастаар уулзъя. Баярлалаа. Баяртай. За баяртай.